За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бид Color effect буюу өнгөний тухай үзнэ. За эхлээд програмаа нээгээд зураг оруулж ирнэ. Зураг оруулж ирэхийн тулд File, Open зураг байгаа газраасаа сонгоод зурган дээрээ дараад Open. За зураг маань ороод ирлээ. За одоо дараа нь layer хэсэг дээр очиод үндсэн зургаа копитнэ. Копитгэхийн тулд зурган дээрээ маусныхаа баруун тавчийг дараад duplicate layer enter дараад за зургаа хувилсан. За зургаа хувилсныхаа дараа layer хэсгийн доотлолт байгаа энэ хэсэг. За энэ хэсэг бол өнгөний тохиргоо, ер нь layering тохиргооны хэсгүүд. За энэ дээрээс энэ голын дугуй буюу энэ layering өнгөний тохиргооны хэсгээр дарлаа. Gradient-ийг сонголоо. За gradient-ийг сонгосон бол дараад өнгөө сонгоно. За энэ доотлын хэсэг, доотлын хоёр хэсгийн эхнийх дээр нь дараад color гэдэг дээр дараад за өөрийн хүссэн дуртай өнгөө сонгож болно. За би ягаан өнгө сонголоо. Би зарлаа. За энэ хойтлын хэсэгт нь бол ерөөдөө одоохондоо өнгө өгөх шаардлага байхгүй. Тийм учраас энэ дээр дараад чирээд устгах чинь. За устгаад болцсон бол окей дарчих. За тэгээд одоо ерөөдөө gradient өнгө маань layer-ийнхаа доороос нь уусгалтай байна. Хажуу талаас нь уусгалтай болохын тулд градусаа тохируулж өгөх хэрэгтэй. За энэ градусыг болохоор энэ angel гэсэн юм дээр тохируулна. За энийг нь тэг болгочих. Тэгэхээр хажуу талаасаа. Тэгэхээр нэлгүүдээ ягаан өнгөтэй болоод байгаа учраас gradient рүүгээ дахиж ороод энэ дээдлийн хоёр хэсгээр тохируулна, өнгөө тохируулна. За энэ хоёр бол ерөөдөө өнгөний хоол, ойр, тод бүгдийг тохируулж өгдөг байгаа. За энэ дээрээс ингээд өөрсдөө тааруулаад тохируулж байна. За окей. Тэгээд энийгээ бас логт арчив. За энэний дараа layering энд дээд хэсэгт байрлах blending mode буюу өнгөний уусгалтын тохиргоонууд. За энэ дээрээс color гэдгийг сонгочих. За тэгэхээр яг өнгө маань энэ зургандаа уусч өгч байгаа. За өнгөө жоохон бүдгэрүүлчих. Окей дарлаа. За одоо энэ layer-ийг дахиад копитнэ. Копитгэхийн тулд арай илүү хялбар аргыг ашиглаад араас Ctrl J командаар копитчихна. За копитсон бол gradient өнгөн дээр дахиж дараад хоёр дараад орно. За энэ лүгээ хараад одоо энэ дээрээс арай өөр төрлийн өнгө сонгоно. За би нөгөө өнгө сонглоо. За одоо өнгө маань яг уртлын ягаан өнгөтэйгээ давхцаж орж байгаа учраас эсрэг талд нь гаргахын тулд градусаараа дахиад тохируулах хэрэгтэй. Тэрний тулд градусаа 180 болгочих. За 180 болгохоор яг эсрэг талд нь өнгө маань очлоо. Enter дарлаа. За одоо ерөнхийдөө зураг маань бэлэн болцсон. Арын фон маань өнгө нь уусч өгöd байгаа учраас жоохон бүдгэрүүлчихье. Ингийн тулд layering доотлын хэсгүүд дээрээ дахиж очиод curve гэдгийг сонгочих. За энэс жоохон бүдгэрүүлээд тохируулчих. За ингээд өнөөдрийн зураг маань бэлэн болсон. Одоо бэлэн болсон прожект хадгалахын тулд File, Save. За хадгалах газраа зааж өгөөд File, Code тусдаа нэрээр авч болно. Save. За одоо та бүхэнд layering доотлын хэсгүүдийг баг зэрэг тайлбарлаж өгье. За layering доотлын хэсгүүд бол ерөнхийдөө layering тохиргооны хэсгүүд байгаа. Өнгөний тохиргоо, маск,
шинэ layer үүсгэх, устгах гэх тохиргооны хэсгүүд байгаа. За хамгийн эхний энэ хэсэг бол link буюу layer-уудыг холбох хэсэг байгаа. За дараагийн энэ хэсэг нь бол layer style буюу layer-ийн өнгөний тохиргоонуудын хэсэг байна. За дараачих нь бол layer mask. Layer mask-ийн талаар бүгдээрээ дараагийн хичээл дээрээс илүү дэлгэрэнгүй үзнэ. Дараачих нь бол adjustment layer буюу саяны үздэн ерөөдөө өнгөний тохиргооны хэсгүүд. Энд бол төрөл бүрийн тохиргооны хэсгүүд байгаа. Дараачих нь group буюу энэ layer-үүдээ shift дараад идэвхжүүлээд групплж болно. Тэгэхээр нэг файл болно гэсэн үг. Гэхдээ суман дээр нь дараад үзэхэд файлууд нь нэгтгэдэггүй тусдаа файл байгаа. За дараачих нь шинэ layer. Хоосон шинэ layer үүсгчээд өнгө өгч болно. За ингээд өнгө өгч болно. За командаа буцаахын тулд Ctrl Z за тэгээд олон команд буцаах юм бол Ctrl Alt Z дээр дараад командаа буцааж болно. За дараагийн энэ хэсэг нь бол мэдээж устгах таарлаа. Устгагдчихлаа. За ингээд зураг маань бэлэн боллоо. Та бүхэн гэртээ өнөөдрийн хичээлийг тавтаарай.